За тэгэхээр өнөөдөр сая бид нар хичээл дээр харлаа тийм ээ. Агч модны үрийг өрсөлдүүлэх хичээлийг бид нар байгалийн ухааны хичээлээр үзэж байгаа. Тэгэхээр за агч мод гэдэг маань одоо олон настай ургамал. За дээрэс нь навчид ургамал гэж хийж болно. Сөөгөлөг бас ургамал. Тэгэхээр үүний үрийг өнөөдөр өрсөлдүүлээд хэдүүлээ энийг 2 жилийн хугацаанд арчлаад 2 жилийн дараа бид нар дархан улаангийнхаа одоо гой ногоон хөгжил хөв нэмэр оруулж энийг суулгах нь байна. За тэгээ сая хичээл дээр харсан тийм ээ. За одоо хэдүүлээ хөрсөө эхлээд бэлдэнэ. За багшийн хэмрийн урд бол хар шороо, эс, хөвдөн хөрс гэсэн 3 хөрс бэлдсэн байгаа. За түүнээс одоо халбаараа аваад хар шороогоо элсээ хөвдөн хөрсөө гэсэн байдалтайгаар үрслийнхээ савнд хэдүүлээ шороогоо хий. За багштайгаа зэрэгцээд хийгээд эхлээрэй. За албаа аваад за эхлээд бид нар нэг албаг хар шороо. За дараа нь нэг албаг яг ижил хэмжээтэй эс хийлээ. Амжиж юм манайхаа. За дараа нь хөвдөн өрснөөс нэг албагыг Зүгээр хоорондоо ярилцаа зайхан. За дээрээс нь хар шороогоо дахиад нэг албарыг. Тэгээд элснээсээ нэг албарыг. Дахиад хөвдөн хөрснөөсөө нэг албарыг. За өрсөлдөө хийх шорооныхаа хамгийн дээдлэлт нь хөвдөн хөрс хийвэл их сайн шүү. За юу? Хийх гэрэлт одоо зүгээр багштай. За хар шороогоо хийлээ. За багшийн суулгах шороо ерөнхийдөө бэлэн болчлоо. За ингээд сарны маань хамгийн доотлын хүрээгээр шороо маань бэлэн болсон байх ёстой. За үүнийг халбагаараа за сайхан хутгаад одоо өрсөлдөөнийхөө шороог бид нэр холж байна гэсэн үг. Битэн их дараараа зүгээр л хөнгөө хийч гэрэлт одоо. Тэгээд. За одоо өрөө хэдүүлээ. Багш руугаа анхаарал өр маань ямар учиртай вэ гэдгийг одоо тайлбарлаж өгнө. За тэгэхээр нэг өрөнд доор хаяж ийм 5 нэг ийм мөчөрт ийм 5 өр байгаа. За юу. Тэгэхээр нэг хүүхэд дархуулын хэмжээнд нэг хүүхэд 5 өрслийг хийх ёстой. Тэрний зөвхөн нэгийг бүдгэр өнөөдөр хичээлээр хийх гэж байгаа тийм ээ. За тэгэхээр энэ нэгийг салгаж аваад эхлээд багшаагаа сайн анхаараарай. Салгаж аваад за энэ өрний маань энэ ийм орой нэмгийн хэсэг байгааз энэ болохоор салхинд ингээд хийсэх зорилттой юм гинэ. Хийсэд нэг газар очиод ургах ёстой юм байна. Тэгэхээр энэ хийсэх зорилттой бол энэ доор байгаа жижиг хэсэг маань манай тарих гэж байгаа агч модны юу байх нь өөр байх нь. За одоо шороогоо 1 см орчим гүнд сайхан ярьж агаад нэг ширхэг үрээ тасалж аваад яг ингээд хэвтэйгээр суулгана. Тэгээд дээрээс нь шороогоо бүрээл өнөөдрийн бидний үслэгээ дуусчихж байгаа. За нэг үрээ таслаад аваарай багш нарыг. Нэг үрээ таслаад аа. Нэг болж өгөх бүтнийг аваарай зөө. Одоо шороогоо одоо очирлгийн энэ шиг ингээд ухчих энэ маань гүрэнд хаарч байгаа хардаа тамир. Энэ гүн юм. Биш шүү дээ зүгээр хэтэрхий гүн болцсон шүү. 1 см орчмол гүн ухна гэсэн үг шүү дээ. За одоо багш нь ухаж харуулъя зөө. За одоо багшаа хараарай. Миний шороо энэ байна. Харагдана уу? За үүнийгээ би 1 см орчим нөгөө өрөө хийхэд бол ингэж хонхолж өгөх байхгүй юу? Ингэж хонхолж. Харсан уу? За одоо энэ дээр багш нь өрөө хий. За өрөө ингээд хэвтэйгээр нь ингээд чинь. Харсан уу? За одоо багш нь яг хэвтэлээ. Одоо өрөө болно. Тэгэхээр өр маань 1 см орчим гүнд яхав байрших ёстой гэсэн үг.
За ингээд үргэлжлэх маань болчлоо. За үүнээс баг зэргийн чигжиж өгнө гэж сая хичээл дээр заасан тийм ээ. За баг зэргийг чигжиж өгөөд тэгээд услаад өнөөдөр үргэлжлэхэ болчихж байгаа байхгүй юу? За одоо та нар үргэлжлэхээ суулгаад багштай харуулаарай за. За одоо суулгач. Сайн байна. Болцсон хүмүүс маш сайн. За баг зэргийн чигжээд болж байна. Болцсон байна. Сүлдээгийнх болцсон байна. Болцсон байна. Өргөн юм суулгах гэж байгаа учраас болцсон. Одоо суулгач. Суулгасан уу? За тэгээд суулгаснаа дараа баг зэргийн чигжээд. За баг зэргийн чигжин гэдэг маань халбаараа шороогоо яана гэсэн үг үү? Баг зэргийн дарж өгөө. За тэгээд баг зэргийн хөнгөн дараад усалчихна. Таван хийстэй үлдсэн дэрийгээ байгалийн хичээлээр өргөжлүүлээд хийн. За энэ үргэлжлэгээ маань хэдэн жилийн дараа бэлэн болох вэ? 2 жилийн дараа. 2 жилийн хугацаанд бид нэр гэртээ энэ үргэлжлэгээ яах ёстой вэ? Арчлаад, уулаад 2 жилийн дараа газарт яах вэ? Болно. Суулгана гэсэн үг тийм ээ. Ямар мод илээ? Агч мод. За бид нэр өнөөдөр ямар зорилгоор энэ үргэлжлэгээ хийгээд байгаа вэ? Энэ багштай хэлэх үү? За яах гэж бидний үргэлжлэгээ хийгээд байгаа вэ? Тэрийгээ сайхан хэлчих багштай. Байгаль агаартай болохгүй. За өөр? За англиу хэлээ. Байгаль орчин агаартай болгож өнгө төстэй болгох. Ястаа сайн өнгө төстэй болгоно өөр? За халук хэлээ. Байгаль орчин хоггүй болохын тулд. Цэвэрхэн болохын тулд тийм өөр хэлэх юм байна. Бидний байгаль орчин өнгө үзэмжтэй болно, дээрээс нь цэвэр агаартай болно. За гэнэлт нар хэлдэг багштай. Агаар орчноо цэвэр байлгах. Агаараа цэвэр байлгах гэж. За Монгол улсын хэмжээнд хичнээн мод тарих ёстой. Нэг тэрбум. Дахин улааны хэдэн мод тарих вэ? 2 мөн. 20 сая мод тарих ёстой шүү дээ. Тэгэхээр Монгол улсын ерөнхийлөгчийн 1 тэрбум мод тарих хөдөлгөөн энэ хөтөлбөрийн хүрээнд хүүхэд болгон хэдэн үргэлжлэгээ хийх вэ? 5 үргэлжлэгээ хийхин эхнийхийг бид нар хийлээ. Цаашдаа 4 хийн тийм ээ. За тэгээд өнөөдөр Дархан улааны нийт хүүхдүүдийн хэмжээнд анхдагч болж эхнийхээ үргэлжлэгээ хийсэн ангийнхандаа баяр хүргэе. Мод бүхэн сайхан ургах болтугай. За баяр хүргэе.